Hi bestie шинэ хэмжлэгтэй тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа Single Inferno-гийнхоо шинээр гарсан ангиуд болох 8, 9, 10 дугаар ангиудынхаа талаар ярилццгаая. Шууд нэвтрүүлэг оръё. 8 дугаар анги маань хинтэй хамт Деважин руу явахаар болсныг харуулж байгаагаар эхэлдэг. Жуён маань ашгүй Хёнжэтэй хамт Деважин руу явдаг. Ежи маань Игёныг сонгосон боловч Игён өөрийг нь сонгоогүй болохоор матч болохгүй тэгээд тамдаа үлдсэн байгаа. Хаин Жежинийг сонгосон боловч бас ингээд матч болоогүй тамдаа үлдсэн. Харин Гоин Хёно хоёр маань ашгүй матч болоод тэгээд хамтдаа Деважин руу явдаг. Хёно ингээд гарнаас ч хөдөлж болох уу гэдэг тэр хоёр ингээд хөдлөлцөөд хамтдаа Деважин руу явдаг байгаа. Үүний дараагаар Минасу Синлийг сонгосон. Минжэ бас Синлийг сонгосон. Харин Синл болохоор энэ удаад Минасуг сонгоод хамтдаа Деважин руу явдаг. Хисоо маань бас ашгүй Сүбинтэй матч болоод Деважин руу явсан. Өмнөх анги дээр Сүбин яах гээд байгааг нь мэддэхгүй буцаад тэгээд Минасу дээр очсон шүү дээ. Тийм болохоор ингээд Деважин руу явахгүй байвал яана. Дахиад Минасуг сонгочвол яана гэд би ерөн жоохон санаа зовоод байсан. Тэгсэн чинь харин ашгүй энэ хоёр маань бинийгээ сонгоод Деважин руу явсан байгаа. Тэгээд энэ хитийг зүгээр ч явуулчихгүй заавал Сүбин Минасу хоёрыг зэрэгцүүлээ суулгачих юм аа. Тэгэл уг нь Сүбин ихлээл Хисонтой гоё юм ярьжсэн чинь тэрийг нь Минасу харангуйтай инээгээл тэгэл яасан гээл тэгсэн чинь ингээд байр солигдчихж би өмнөх удаад ингээд Сүбинтэй хамт Деважин руу яг ингэж явж байсан ингээл. Тэгэл тэгсэн чинь ингээд Минасу Сүбинтэй гар зохиол тэгэл Хисон цаанаас нь яагаад байгаа юм бэ гэсэн чинь Хисонтой хүртэл ингээл Минасу ингээл гар зохиолцож мохилцоол тэгэл өргөжлүүлээд Сүбин Минасу хоёр очингуудаа Деважинд очингуудаа нэрээ машин унж болно тэгэл тэр мэрийг яриад явцсан. Тэгэл Хисон хажууд нь урваагаал Сэнэл бүр тэр рүү ч харахгүй ингээд цонх руу ингээд харцсан ингээд бүр ингээд шоуд руу хүчээ тэгээ байсан. За хүмүүс энэ дөрвийн хамт байгаа хэсгийг яг өмнөх бүлгийн хэсэгтэй айгүй адилхан энтер гэд харьцуулсан байсан. Хамгийн ихний болцоо маань Гоин Хёно хоёрыг. Хёно маань 98 оных 28-тай. Харин Гоин маань 26-тай. Тэгэхээр энэ хоёр насны зөрүүтэй гэсэн үг. Хёногийн ажил мэргэжил нь дасгалжуулагч байсан. Бага сургуулиас их сургуулийн 2 дугаар анги хүртэл тамирчин байж байгаа. Тэгээд бэртлийн улмаас одоо элит багийн дасгалжуулагч хийж байгаа. Тэгээ энэ хоёр маань айгүй хөөрхөн Гоин ингээл пивний таг онгоолгож өгөөл. Хёно ч гэсэн ингээд ам руу нь хоол халбагдаж өгөөл. Тэгээд Хёно болохоор хагалгаанд орсон болохоор миний шуу ингээд хоёр өөр хэмжээтэй гэл. Гоин тэрийг нь харж яснаа хөөрх ингээд би гараа ингээд эндүнд түлсэн гээл тэгсэн чи Хёно тэрэнд нь ингээд хурж мөрөөл. Эхэндээ айгүй хөөрхөн байсан. Гоин ингээд чи яг миний юунд татагдсан бэ гэсэн чи ингээд нүдрөөж харах болгонд тэгээд инээж байгааг чи харах болгонд би ингээд амар догтлдог. Заримдаа би биш болчдөг. Би сандарснаасаа болоод айгүй болох болчдөг гэл тэгсэн чинь Гоин ингээл салфеткаар ингээл хамных нь хажууд байгаа юм уу ингээл арчиж өгөөл айгүй хөөрхөн. Дараа нь энэ хоёр маань усан цэлгээл Гоин усан цэлж чаддгүй байхгүй юу. Тэгэл Гоины гараас нь ингээл хөтлөөл. Тэгэл би рүүгээ ус мус цацаал. Тэгэл Хёно ингээд энэ мөчийг би ингээд үрд хадгалмаар байна гэсэн чинь паналист игч Netflix дээр үрдүүлтнэ гэл. Хёно хайраа илэрхийлдэг залууд дуртай юу сайн чаддгүй байсан ч зүгээр үү гэл тэгсэн чинь Гоин илэрхийлж байгаа л өөрөө сайн юм шүү гэл. Тэгэл тэр хоёр ингээл хүл мөлөө хараал. Хүлний чинь хуруу бас өстө хөөрх юм а. Ягаад бүх юм чи юм хөөрхөн байгаа юм бэ? Би чамд ингээд дурлцлаа. Би яах вэ гэж ингээд Хёно маань жоох ингээд хитэрч эхэлтийн буцаа дотгошоо ороод Гоины амлуун тарвас хийж өгөөл. Тэгэл би ингээд өөрөө ирэхгүй чамд анхаарал хандуулаад байна. Чи өстө хөөрх юм а гэл. Байнга л чи өстө хөөрх юм а гэл. Одоо яг надад зүуд шиг санагдчихээн талархаж гэл паналистууд нь үзчихэд Хёно болоо одоо яриха болчихоо одоо чимээгүй бол гэл ярьж байхдаа камерын дээр гаргаагүй ч гэсэн Хёно яалтчгүй ингээд Гоины ингээд өвдөг дээр нь хөлн дээр нь ингээд гараа тавих шиг болдог заяо. Тэгээ тэрний тараа ингээд гаргаагүй ч гэсэн бас ингээд хацрын хонхорхоо ч ямар хөөрх ингэж яхта бас хүрсэн байхаа. Тэгээд тэрний дараа чихээ гаргачаар хөөрх юм байна ингээд үсэг нь шууд ингээд хойшлуулад чихнийх нь ард дүр хийгээд тэгсэн чинь ингээд яана уулчлаарай гэл тэгсэн чинь Гоин яг тэндээс хойш яг ингээд жоохон сонь царилдаг заяо. Тэгэл миний чих ингээд үсээ хойшлуулахад амар жижигэн мичгэн гэл ингээд ер нь ингээд жоохон тухгүй болж эхэлдэг. Паналистууд нь харчаад эхний удаа хөөрхөн гэхэд бол ингээд баярлаад хүлээж авна. Даанч ингээд үргэлжлүүлээд хөөрх юм а гэдээвэл ингээд хинч за одоо болно ойлголоо ш тэгэж уурал хахаа гэд тэгж хэлдэг. Ер нь бол энэ болзоон дээр Хёно маань хэтрүүлснээс болоод Гоин жоох ингээд цаашаа гэд дараа нь ингээд Гоин ярилцлага өгтөө би уг нь ингээд дөнгөж Хёнотой танилцах шатанд ингээд явж байгаа. Тэгтэл Хёно болохоор надтай ингээд үерхдэг юм шиг аашлаад байсан. Тэр нь жоохон тухгүй байсан ингээд ер нь бол аргагүй л дээ. Дөнгөж ингээд танилцж байгаа залуу нь өөрийнх нь ингээд бие түрээд байсан. Гоинд жоохон тийм хүн байсан байх. Тэгээд Гоины яг харин хилэмж нь тийм хүрэлцэл биш илүү ингээд үгээрээ тэг Игён өөрийг нь ингээд магтангууд гадаад төрхийг нь магтангууд амар баярлаад идэв шүү дээ. Яг тийм үгээрээ найрагддаг төрлийн хүн байгаа байхгүй юу. Гэтэл Хёно маань тийм үгээрээ найрдаг залуу биш шууд л ер нь бол ингээд халамжлаад ч юм уу ингээд шууд биенд нь хүрээд хэдий Хёно маань гой залуу боловч ингээд хайрын хилэмж нь энэ хоёрыг таарахгүй тэгээд Гоин жоохон сонирхоо болцсон юм шиг санагцсан. Ядчил нэг удаа хамт ингээд Деважинд ирээд үтцсэн юм чинь тэгээд
одоо болоодоо л гэж бодлоо. Тэгээд яж хянууч ингээд дасгалжуулагч гэсэн шүү дээ. Элит багийн дасгалжуулагч гэхээр ингээд доороо ингээд шавнартай байж тараа шүү дээ. Тэгээд сурагч нар нь яг ингээд хянууг хараад нэвтрүүлэг угаасаа л Солонгос бүгдээрээ л үзэж байгаа юм чинь хянууг хараад ингээд амар дээ дасгалжуулагч гэхээр ер нь жоохон ингээл хатуул ээж тараа штэ. Тэгэл амар тийм төмөр шиг хадуу багшин нэг охин найрч чадахгүй тийм нэгэл төмөс царайлал тэнхтэй байж байхыг харах яг сурагч нарт нь амар инээдтэйсэн багтаа гэж л бодогдсон доо. Гуйн хянууг сонирхоо болсон цагаас ингээд хянуу маань буцаад ингээд алга болцсон. Буцаад ингээд нэвтрүүлэгтнийг харагдахаа болцсон. Дараа нь болохоор Жуён Хёнжэ хоёрын болцоо. Хёнжэ болохоор 99 оны залуу байсан. Тэгээ 27-тай тэгээ хамт байгаа нэмэгтэй нь 26-тай. Тэгээ Хёнжэ болохоор надтай адилхан IT-ийн хүн байсан. Аппликейшн хөгжүүлэлт, веб хөгжүүлэлт гэхэд ер нь бол ингээд манай талын хүн байхгүй. Тэрийг мэдсэн чинь ингээл Хёнжэ амар дотн санагдаж манагдаад. Тэгээд Хёнжэ болохоор ингээд арай даруухнаар ингээд чи энэ гэрэлд амар гоё харагдчихээн чи бүр яг ингээд гүнчиг харагдчихээн ингээл. Тэгэл гадаа гоё юм дээ гэсэн чинь ингээл үгүй чи илүү үзэсгэлэнтэй байна гэд ер нь айгүй тийм зөөлхнөр тэгж найрах гэж оролцдог. Тэгээ гол нь тэгж хийснийхээ дараа ингээд би чамайг эвгүй байдалд оруулсан уу зүгээр үү энэ төр гэж мэгээд асуугаад хоног бодвол арай мэдрэмжтэй залуу байгаа байхгүй юу. Үргэлжлүүлээд зочид буудлаа ороод Жуён дараад байна гэсэн чи өөрт нь ингээл халаад авчирж өгч мөгөөл тэгээ Жуёны хөлөнд нь тоос мос төргөж өгвөл ер нь гоё халамжтай байсан. Гэхдээ тэр хоёрын хооронд тийм нэг оч үсэрсэн яг тийм гоё хайр болж жоохон байхгүй байгаад байсан. Минасу Синл хоёрын болцоо болохоор Минасу жолоо барайл тийг Синл харж ямар дог юм энэ гэл тэг хоол идэж байхаа Синл ингээд өөрийгөө нэг оных гээл тэгс чиггүй илгүүдээ бодлоо айдтэй гэл ер нь жоохон дүү байлахыг хүсээгүй юм шиг лээ. Синл болохоор би ингээд ихчмэд төлөвшсөн охтуудад дуртай гээл. Сүүлийн үед ягаад дандаа дүү залуустай болцоод байна гэж тэгсэн чинь Синл Сүбинтэй хоёрын хооронд тэгээ юуч байхгүй юу гэсэн чинь Минас юуч байхгүй би анх удаа дүү залуутай болцож байна гэдэг. Би буруу санаагүй бол Сүбин тас ингэж хэлдээсэн үгүй юу? Гэсэн чинь Синл бас урдаас нь ингээд миний болцож байсан бүх ихчнэр дандаа тэгэж хэлдэг. Тийм ихчмэд бүсгүйчүүдтэй л болцдог төрлийн хүн юм шиг байгаа. Тэгэл энэ хоёр анхны сэтгэлийнхаа талаар дахиад яриад ингээл эхний өдөр чи ингээд миний хажууд яар суусан тэгээд чи ингээд анх надтай яриа үзсэн хүн ингээд минь бас ярьж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд чамайг дараа нь ингээд надад шар зүрх өгснэг чи мэдээд би ингээд энэ л боломж юм байна да гэж бодоод тэгээд тийм бодлогогүй алхам хийхэд хүргэсэн. Би бүр хяналтаа алдсан. Тэгээ ихэнх нь намайг тэрийг дог байна гэж харсан боловч ингээд Сүбинт тэр нь таалагдаагүй юм шиг байлээ. Тийм болохоор ингээд надад ингээд Сүбинийг гэх ингээд жоохон сэтгэл үлдсэн. Гэхдээ ингээд багаар алга болж байгаа гэж паналистууд нь худлаа гэж бигээл. Тэгэл Синл болохоор наа мэдрэмжийг ч ингээд бүр мөсөн алга болоход би туслаад өгье. Дараа нь бидний хүсэн хүлээсэн Хисон Сүбин хоёрын маань болцоо. Хисон маань 2003 оных тэгээд information системээр төгссөн мэдээллийн технологийн хөгжүүлэгч инженер. Тэгэд Хисон бас ер нь бол манай талын хүн байхгүй. Манай IT та ер нь бол нэлээд ойрхон мэрэгжил. Хисоныг ийм хөөрхөн мөртлөө ийм ухаантай гэдгийг мэдээлэл ирсэн чинь бүр ингээл oh my god Хисон чи шүү. Амар хөөрхөн мөртлөө амар ухаантай охин байгаа байхгүй. Тэгэл би шууд ингээл үгүй яг үндэ Хисон чи ч одоо Сүбиний хойноос гүөх охин мөн үү? Чич нэг тийм Сүбиний хойноос тэгж уйлж унжаад бүгээд байхаар охин шиг харагдахгүй л энэ. Ер нь над Сүбин чинь жоохон жуултаад байгаа юм шүү. Чамайг арай л зовоогоод байна уу? За тэр яг уу тэгэл Хисон маань хөгжөөний хэмжээг чинь тэр хийж мэдэг гээл. Тэгээ Сүбин ингээл өөрийгөө 2002 оных гэсэн чинь Хисон хөөх тийм үү? Тэгвэл чи намайг ингээд ихчээ нүнаа гэж дуудаараа гээл тэгсэн чинь юу вэ чи надаас их ч юм уу? Үгүй чи 3 оныхаа гэсэн чинь тий би 3 оных гээл тэгсэн чинь яаж чадчихна гэж мэгэл тэгэл хоол идчихсэн чинь хөөе хүүхдээ сайн идэрэ гэж мэгэл Хисоныг маань хөөхөн ингээл өхөрдөж мөхөрдөл Хисон ингээд чи өөрөөсөө ингээд дүү охинтой үерхчихсэн үгээл гэсэн чинь Сүбин үгүйгээд Синлч тэр Сүбинч тэр дандаа ингээд ихчмэд бүсгүйчүүдтэй ингээд үерхдэг байсан байгаа байхгүй юу. Солонгос залуучуудын дунд жоохон тим тренд байгаад байгаа мөг юм уу? Тэгвэл би ингээд чиний ингээд болцож байгаа хамгийн анхны одоо тэр дүүд охин чи юм байна. Тэгсэн чинь Сүбин урдаас нь шууд чи миний найз охин биш үсттэй энэ тэргээд тэнхтээд зүгээр тоглоод хэлж байгаа ч тоглоомд авахгүй тэнхтэл. Тэгээ Хисон бас тоглож штэ гэж урвааж мурваагаал. Энэ хоёр нилийн уус юм шиг гэлээ машин дотор орсон чинь тэгэд миний нүүр амар халуун оргиод байна гэж ер нь нилийн улаацсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Сүби хөөрхөн ингээл амар хөөрхөн хацранд нь хурж мөрөөл. Тэрийг ингээл Хисон бас ашиглал чинийх зүгээрээ өгсөн ингээл Сүбиний хацрандаас хурж мөрөөл. Сүби болохоор өнөөдөр ер нь бол хамгийн гоё өдөр нэлээ. Тэгээд хүнтэй ярилцахад яг хоёр төрлийн мэдрэмж авдаг. Нэг нь болохоор энэ хүнтэй таарж байна гэдэг мэдрэмж, нөгөөх нь болохоор энэ хүнтэй таарж байгаа ч гэсэн ирчүүч маань сорогдож байна гэдэг тийм мэдрэмж гэлсэн чи паналистууд энэ яг цаагаараа минаас үг хэлээд байна те ингээл Хисон ингээд би ингээд буцаж явмааргүй байна гэлсэн чи Сүбин хоёлаа цухтчихгүй гэл тэгэл Хисон болохоор ингээл машин авчих хоёлаа бусан яв юм уу гэл амар хөөрхөн ингээд инээлдэж нээлтчихсэн ингээл би вирүүг амар хөөрхөн ширтэл тэгээд манай хоёр маань явсараад боулингийн газар ирнэ.
Тэгсэн чинь ёо бүр энэ Netflix-ийн багийнхан бүр амар ядаргаатай бүр ёо би бүр болдог бол Netflix-ийн багийнхан ч юм уу найруулагч ч юм уу хинж байдیں۔ Тэрийг ингээд бүр ингээд алгадаад авмаар байгаа заяо. Гинт ингээл double date гингүүтээ ингээд Синл Минасу хоёр ороод ирсэн. За ёо бүр манай Хисоныг ядаж ингээд ганц өдөр тайван байлгаж болсонгүй юу? Угаасаа тамд ингээд хангалттай зовж байгаа шүү дээ. Ингээд Сүбинтэй хамт байж чадахгүй тийм нэг Минасу байгаад хүүрх амт амар дарамттай байжсэн чинь ингээд ганц өдөр те ганцхан өдөр ингээд хоёулахнаа байх боломжтой болоод ингээд ирсэн чинь Netflix-ээс те зүгээр ингээд нэг драма нэмхийн тулд тэр хоёр хүний болцоог давхар болцоо болгоо хуургацсан. За ядаргаатай what the fuck гол нь яах гэж диваачнд ирж байгаа юм те тэр хоёр хүн бие бинийгээ сонгоод матч болоод бие бинийгээ илүү таних гэж л энэ диваачнд ирж байгаа. Тийм байхад ингээд тэр хоёр хүн ингээд хамт байх хугацааг нь олохгүй зүгээр л ингээд нэвтрүүлгээ сонирхолтой болгохын тулд драма нэмхийн тулд зүгээр л double date энэ хийж мэгээд бүр амар тэнхээ яаж яах Минасугийн тэр хоёрыг хараад баярлж байгаа гэн. Паналистууд нь хүртэл ингээд зориуд ингээд авчирсан байж тэгээ ядаж ингээд ганц өдөр Хисоныг минь ингээд 50 байлгаач. Ашгүй гэж нэг юм өөрийнхөөрөө байхад гээл тэгэл тэр бол үнэн заа юу. Тэгээ энэ хинт ингээд хүссэндээ мөрийцхөр болоод хожигдсон нь нөгөө хожсныхоо хүслийг биелүүлэхээр болоод тэгээд ихний шидэлтийг Минасу хийснээ алдчихдаг аахгүй тэгснэ ингээл үсэж ихнийхээ ард дур оруулж мөрүүлэл худлаа cute цагалж марилж гал. За мэдхгүй. Хисон ч гэсэн ингээл мөчөөгөө хөхгүй ингээл шидчихэл ингээл Сүбээр ингээл наалж малаал. Ер нь ингээд анзаараад хахад Хисоны яг хайрын хилэмж нь physical touch юм шиг байгаа юм. Боломжтой гарвал ер нь бол ингээд Сүбийн ингээд хүрх гээд байдаг. Хёнууч тэр Хисонч тэр хайрын хилэмж нь жоохон хүрэлцэл physical touch байж магадгүй гэж бодлоо. Сүбийн Хисон хоёр ингээд ээлжлэл ингээд strike enter хийгээд тэгээ Сүби ингээд Хисоноос гарын зүгээр өнтер ингээл тэгсэн чи Хисон ингээд бугуу жоохон өвдчихэр ингээл Квемана хоёр чинь хэдийний үерхсэн осуучиг тэнд хөөрх ингээл нялуургаал тэр Минасу хараад сайда хийгээл тэгэл жоохон урбаагаад суучдаг аахгүй юу. Тэгэхээр Синл ингээд жоохон ууртай харагдаад ах чинь ингээл тэгсэн чи би ингээд нэг л удаа strike хийжүүл ингээд санаа мань амрах гээд байна. Тэгэл миний юу болохгүй байна. Надад заагаад өгөөч мэрэгжлийнхээ гэж мэгээд ер нь бол ингээд Сүбийн л хандж байгаа аахгүй юу. Тэгээ Сүбийн ч гэсэн хөлнийхөө байралтыг жоохон солиод үзэх юм уу гэд хэлээл яг тэгсэн чи шууд ингээд strike хийждэг за Минасу. Тэгсэн чи ингээл Сүби ингээл гал зуу ахис гарчтэй гээл тэгсэн чи Минасу намайг угаасаа мэдний эстэй би ингээл гинти өсөл төгжөлт дуртай гээл тэгсэн чи Хисоо ингээл царайны хувирлаа бүр нууж мохоо болоо сүүл рүү ингээд ирүүмэрүүгээ тэл илгаж малилгаал тэгэл Синл ч гэсэн хажуунаас нь сонио араал ер нь бол амар эвгүй байдаг заа юу. Тоглож дууссан юм бол тэгэл зам замаар нь явуулчихгүй хамт дөрүүлэн хамт суулгах хэвээр хоол идүүлж мэдүүлээд бүр үнэн лайтай. За Минасугийн харц бүр Сүбийн лөө яваал Сүбийн ч гэсэн Мина лөө хараал идэг. За тэгээд би яг ингэ Сүбийн яг ингэ бүрэн гүйцэд итгэж чадахгүй байгаа байхгүй юу. Хисон энэ хоёр хамт байгаа үе нь гоё аа. Хисон ингэ татагдаад байгаа ч юм шиг юм үйлдэлүүд хийгээд байгаа. Гэтэл ингэ Минасу хүрээд ирэнгүүт анхаарал ингэ Минасу руу ингэ өөр ирэхгүй яваад идэг. За тэгээд Синл ингэ та хоёр ингэ яагаад ингэ би бинийгээ сонгосон бэ гэсэн чи Хисон болохоор ингэ анхны сэтгэлээсээ л ер нь надад таалагддаг байсан. Тэгээд тэрний дараа ингээд хамт зураг авахулдаг даалгавар дээр бүр илүү дотноссон гэсэн чи Сүби надаа бас санамсаргүйгээр ингээд хос болоод ингээд зураг мураг авахулаа дараа нь ингээд хоомт хоол идээд тэгээ жоохон ингээд сонирхож эхлээд мэдих тусам ингээд улам сэтгэл татан байдлыг нь олж харсан. Тийм болохоор ингээд диваачнд хамт ирсэн ингээд гэсэн чинь Синл Минасу хоёр харчаал. Уустай ямар хөөрх юм бэ? Синлээс ингээд чи бас яагаад сонгосон ингээ асуусан чи би ингээ төлөвшсөн харагддаг эмэгтэй дуртай угаасаа тэр эмэгтэй Минасу Минжэ хоёр л байсан гэсэн чинь манай Хисон айгу хутга асуулт асуудаг байгаа. Минжэтэй яаж тийм хурдан дотноссон юм бэ гэж асуудаг байхгүй юу? Тэгсэн чинь Минасу шууд ингээл зүсч орж ирээл надаас ягаад Синлийг сонгосныг асуухгүй байгаа гэл тэгсэн чи ягаад сонгосон юм гэл нөгөө хэд нь тэгээд Минжэгийн талаар ингээд яриулдаггүй заяа. Ингээд сонгосон шалтгаан нөгөө анхны сэтгэлээр татагдчихсан гэл тиймэрхүү юм ярьж мараал. Энэ удаагийн диваачн дээр би ингээд өмнө нь диваачнд ирэхэд ингээд хийж чадаагүй бүх зүйлүүдээ ингээд хиймээр байна энэ гэл Сүби яриаг нь сонсож байгаа л чи ингээд зөв сонголтоо хийжээ гэсэн чи Минасу хүртэл ингээд чи ч гэсэн зөв сонголтоо хийжээ. Илүү сайн таньж мэдэрэй гэж мэгэл энэ харилцан яриа ер нь амар сонирн байсан. Эксүүд яг ингээд уулзаад шин хүмүүс ингээд танилцуулж байгаа юм шиг. Тэгэл ингээд яг жинхнээсээ хажууд байгаа хүн гой болоо тэгж байгаа мó эсвэл зүгээр л ингээд X-ийг хартуулахын тулд гой байгаа юм шиг хэлж байгаа мó ерөөсөө мэддэхгүй. Дашгүй салаад тэр ид маань зочид буудлын руугаа явдаг байгаа. Тэгээд зочид буудалд оруулахдаа хүртэл зүгээр оруулчихгүй. Яг нэг харалтай газрын доод давхарт нь Сүбийн Хисоныг оруулаад яг тэрний дээд давхарт нь Синл Минасу хоёрыг оруулцдаг. Манай Хисон Сүбийн хоёр ингээд хамт усан цэлэл Сүбийн өнөөдөр миний сэтгэл ер нь нэлээд өөрчлөгдлөө. Тэгээд баг миний сэтгэл ер нь бол тогтчихлоо гэдэг. Тэгээд дээд давхраас Минасу ингээд тэр хоёрыг харах гал ингээд байн ингээд тойл руу хараал ингээд Синл хажууд нь байхад хүртэл ингээд доошоо хараал идэг заяа. Тэр хоёр ууж явахдаа Синл би яг ингээд нэг хоных шиг байна уу гэсэн чинь үгүй би чамайг юусоо тэгэж дүү гэж бодоагүй. Би жоохон харагдаагүй гэж үү. Тэгвэл дүү залуу яаж харагддсан бэ гэсэн чинь Минасу шууд Сүбийн шиг гэж хэлдэг. Би идүүтэй залууд дуртай гэд. Тэгэл Синл болохоор Сүбийн тэгээд яасан чамайг ингээд
нүна ихчээгээд дуудсан юм уу? Минасу ингээл ааха яг үүндээ өчигдөр ингээд нэг нэгээрээ ярьж байхад намайг ингээд нүна гэж дуудахт нь ихчээ гэж дуудахт миний хамарнаас ингээд цус ингээд гарах байгаа юм шиг болсон гээд сэл бас хөрх юмтай ямхандаа ингээл нүна ингэж үү гэлсэн чи минаас шууд урдаас нь ёо бити чи юусоо болохгүй байна гэж мэгээд анх ингээд хамт дивааж явсан хүн чинь чамд ингээд анхны хайр шиг санагддгүй юу цаанаасаа л нэг тийм догтлоод би тэгээ сүбинтэй явсан болохоор ягаад ч нэг юм тийм гүн сэтгэл үлдээсэн гэснээл уяна ингээд уучлаараа би байн ингээд өөр хүний талаар яриад байна уу гэж мэгээд өдөр энэ хоёр хоол идчих яхад би ингээд сүбинийг ерөөсөө сонирхгүй байгаа гэж мэгжсэн ерөөсөө синэлтэй хамт болцооны дурш сүбинийг ярьчдаг заяо. Синл би чамаас нэг юм асууя гээд чи ингээд хэрвээ ингээд октын тулаан нэг номерт ороод ингээд хамт диваажинд явахаар хүнээ сонгохоор болвол чи хэнийг сонгох вэ? Сүбинийг яриад ахаар нь сүбинийг гэх юм болгосон ч үгүй сонхуныг гэдэг. Аналистууд нь тэрийг сонсоод ингээл what the fuck гэл ингээл хүзүү мүзүүгээ барайл ингээл яа бүр хүзүү өвдчлөө гэж ингээл синл ингээд сонхуныг мэдмээр байгаа болохоор өө гэсэн чинь минаас магадгүй тэр ингээд сүүлийн диваажинд ирэх боломж чаж магадгүй. Тийм болохоор би ингээд сонхуныг диваажинд ирж үзээсэй гэж хүсэж जैन. Диваажинд хамт ирэх хүн нь би байгаасаа гэж хүсэж जैन. Синл чи ч гэсэн сонирхолтой хүн юм ба. Чи яг ингээд сонхунд талтай мó? Зүгээр л чамааг анхаарч байгаад нь л ингээд чи түүнийг ингээд сонгож байгаа бол тэр нь ингээд сонхунд илүү ингээд саад болж магадгүй. Та хоёр ирлээ гэж одъё гол нь чамд ямар байх юм. Чи өөр нь эцсийн сонголтоо яг ямар сэтгэлээр хийх юм ингээд диваажинд хүртэл ирчээд гээл тэгсэн чи минаас ингээл би сайн мэдэхгүй байна. Тэгсэн ч гэсэн би ингээд сонхууд ингээд анхаарал хандуулад идэг. Сая хүртэл ингээд ирэхээс өмнө сонхууд ингээд би явлаа шүү те чиний сэтгэл чи өөрчлөгдөхгүй юу гэхэд өөрчлөгдөхгүй гэдэг байгаа хүнийг би яг яах юм бэ? Тэр хүний талаар мэдхийг хүсэхгүй байна гэж байхгүй үстэй. Намаг гээд ахад синл болохоор сайн мэдэхгүй юм да. Намаг гээд байгаа гэд заавал тэр хүний талаар ингэж мэдэх шаардлага байгаа гэж үү. Надад л хав ингэж би өөрийнхөө сайн хүнд ингэж анхаарад завгүй байхад тэр хүнд хүртэл ингэж анхаарах ёстой гэж үл гэж бодогдох юм байна. Тэгэл минус болохоор бодож үзье. Чи надад ингэж их зүйл бодогдууллаа. Тэгээ синл болохоор үгүй гэхдээ эн чинь ингэж бодоод байхааргүй амар энгийн зүйл юм шүү. Чи яг үндэ шууд сонхунтай ярилцахад л болох юм биш үү гэсэн чинь минус шууд уртаас гинт би сүбинтэй ярилцах хэрэгтэй байна гэд сонхуныг ярьж яснаа гинт дахиад буцаа сүбинийгээр явцсан заяа. Тэгэл ингээд за чи тэгээ хүснээ хий гэсэн чи минаас шууд уурлаад хүй би угаасаа хүснээ хийн бити надад заагаа тэгэл. Тэгээ сэнэл ингээд би хизээ чам заасан би ерөөсөө тэгээгүй штэ гээл тэгсэн чи би өөрөө мэдээд хийчихэн заяа гэл. Сэнэлийн бүр ингээд төвчээр нь алдагдал чамтай хамт ингээд цагийг өнгөрүүлэх гоё л л да. Гэтэ яг үндэ би бол хурдан шиг там руу буцмаар байна. Надад тэнд юу болж байгаа нь илүү ингээд сонирхолтой байна. Тэгээ би ингээд өөр өрөөлөө явлаа. Чамтай байхаар бүр стресстэй байна гэд босоод яваад өчтдөг. За. Фаналистууд нь тэгэл төвчж байгаа л хүрх юмтай бууж өглөөдөө гээл. Тэгэл яг үндэ бидний хэлмээрээсэнтэй үзэгчдийг хэлмээрээсэн зүйлийг багч олов сэнэл хийсэн болохоор гоё яана. Хамт ингээд нэвтрүүлэгт оролцож байгаа хүн нь хэлэхээр ингээд үзэж байгаа бид нартай амар гоё яана тэр гэдэг заяа. Тэгэл сэнэл бүр хөөхөн амт минасу гэж бүр минжээх гомдон байраа ингээд минасуутай хамт ирсэн чи минасуу нэгэд өөрийг нь тоохгүй хамт ингээд тэр давхар болцооны үеэр хүртэл битүү сүбинийг хараад битүү сүбинийг гэл ер нь өөрийг нь ихгүй байсан шүү дээ. Дараа нь ингээд хойлохнаа байхад хүртэл ингээд доошоо тэ доороо сүбинийг хүртэл харж мараад ерөөсөө өөрт нь анхаарахгүй. Тэгээ дашгүй гэж нэг юм ярьсан чинь чи тийм нэг жоохон хүүхчиг харагддаггүй. Жоохон гэдэг чинь сүбинийг гэлдэн сүбийг өөрхөн гэл. Тэгэл ямар сайн да хөөхөн залуу дуртай гэхээр зэрэг нүна гэж дуудаж мууцсан чи болоо чи ерөөсөө тийм сүбин шиг хөөхөн бишэн гэж мэгэл тэгснэ хамт байж битүү сүбинийг яриад тэгснэ сүбинээс гинт ингээл сонхун руу ороод сонхуныг ярьж яжсна буцаад ингээл сүбинийг яриад би сүбинтэй ярилцах хэрэгтэй байна. Гэтэл би ингээл сонхунтай хамт ингээд диваажинд ирмээр юм байна. Яг л бидний мэддэг минаас байхгүй даанч сэнэл тэнд нь бүр стресстэй те ёо би зүгээр хурдан там руугаа буцмаар байна. Хүмүүс чи ингээд диваажинд ирэхийн төс болж хахад диваажинд ирчэнгүүтээ те би хурдан ингээд там руу буцмаар байна. Би хурдан те очиж минжээ гэжтэй үнсүүлмээр байна. Би бол сэнэлийг харчаад болж мохог нэг ингэх гээдсэн л гэж бодсон. Яг үнэндээ минаас ингэж анхудаа ингэж өөр залуучуудыг сонгоод байгаа зүйл юусоо биш шүү дээ. Нүдийнх нь өмнө угаасаа олон залуучуудыг сонгож монгод янз бүр болж байхад нь тэр үед нь л анзаарчих байсан юм дээр одоо хоёулах нь диваажинд ирвэл арай өөр байна гэж хүрх юмтан горьдсон юм шиг байгаа. Тэгээ минаас сэнэл хоёр ч уг нэг хоёрхан насны зөрүүтэй шүү дээ. 99 2001 оны хооронд яг ингэ ямар насны зөрүү байгаа юм бэ? Би ихч чи дүү нүна муна гэж мэгэл бүр талчнаал. Харин нөгөө тал сүбиний үсээ хатааж байхад нь ингээл хэсөө ингээл үсэнд нь ингээл те толгоонд нь хурж мөрөөл. Тэгээ тэр хоёр хамт маск тавьж байгаа хгүй. Тэр бүр амар хөөрх ингээл амар ойртод баг үнсээ тавлаа.
Би бүр тэр хоёрыг бүр ингээд өмсөлцээсээ гэж наан ингээд өөрөө хүн өмсгөж байгаа шиг амар догтлол хисоныг жоохон түлхчмэр ч юм шиг эсвэл ингээд толгойг ингээд барьж байгаад ингээд та хоёр өмсөлц. Тэр үед хисоны өмссөн байсан подолк амар хөөрхөн заа юу яг л манай үе охин гэсэн шиг яаж яхад ямар ч гоё би хаатай юм би зөвөр хисоныг бүр шүтэл oh my god тэгэл хисон ингээд би буцаад там руу явмааргүй байна гэсэн чинь сүбийн үгүй зүгээрээ буцаад ингээд диваачанд ирэхэд л болно штэ эсвэл тамиг диваачан болгоход л болно гэж бүр далчган өгнө. Яг унтчихсан хисон ингээд дараад энэ хүтэн байна гэд нөгөө хүдийг өмсөөд нөгөө алтарт сүбиний хүдийн тэгээ хүдийг өмсөөд унтдаг. Тэгээд паналистууд нь ингээд тэр хүдийн өөрийнх нь яг ингээд тухтаа орчин тий аюулгүй бүсэн болчихжээ гэл. Тэгэл унтахтаа хүртэл тэр хүдийг нь хөрхөө өмсөөл унтдаг. За тэгээд маргааш өглөөний дөрөв буцаад ингээд там руугаа буцаж байгаа байхгүй. Хисоны дотор муухаараа тэгээ бөөлжлөө гэсэн чинь сүбийн амар хөөрх ингээд гар марнаас нь атгаалцаа тэр хоёр ингээд гараа атгаалцаа. Тэгэл тэрийг нь минасуу хараал сайда хийгээл 8 дугаар анги маань дуустдаг байгаа. За 9 дугаар анги. Тэгээд тэр хоёр маань гараа атгалцсан байсан чинь сүби ингээд хисоны толгойг ингээд мөрөн дээрээ тавиад ингээд амар хөөрхөн тэрийг нанаас нь минаас орчаал янз инээдтэй царай гаргаал тэгэл сэнэлд энэ хоёрыг хартаа гэж хэлсэн чинь сэнэл өөрийг нэг тоодоггүй заяо. Сэнэлтэй ч юм ярьж чадахгүй ингээд сүбинтэй ч юм ярьж чадахгүй амар эвгүй байдалд ороод деваачн явсан хүмүүс буцаж ирвүүгүй сомын шууд гуйныг аваад ярилцъя гэд аваа явдаг. Тэгэл манай хянаа гунигтай царайлж үлдээл. Үнээс гадна минжээ хүртэл минаас ирэнгүүт дотн тийм тэрвэрж аваал тэнгүүтээ хөтлөөд хоёлаа ярилцъя гэд аваад явдаг. Тэрийг нанаас нь сэнэл хараал. Манай хоёр маань тийм дүүжин дачин дээр очиж суугаад ярилцсан. Энэ яриа ер нь бол айгүй эвгүй. Надад ер нь ингээд хоёулангч буруутгаад хоёулангч өмөр айгүй сони яриа болсон байхгүй. Эхлээд минжээ шууд ямар байсан гэж тэгсэн чинь хөгжилтөө байсан сайн мэдэхгүй байна гэсэн чинь минжээ ингээл санаа алдаал. Энэ удаад би ингээд үнэхээр сэнэлдээ явахыг хүссэн. Гэтэ сэнэл надад тодорхой хариулт өгөөгүй болохоор би ингээд чамтаа яваад тодорхой болгочоод ирээсэй гэж хүссэн. Гэтэ чи уг нь ингээд сэнэлийг сонирхож байгаа те ярилцж байгаа гэд хэлсэн бол би ингээд гой хөгжилтөөд ирээрээ надад санаа зовлтгүй яваад ирээрээ гэж хэлгээсэн. Гэхдээ чи ингээд сүбийн таалагдж гин гэснээр гинэт хёноо таалагдж гин гээл тэгснээ бүр сомын гэд явчаар нь би ингээд энэ одоо юу вэ? Ягаад аав бол гэж бодсон чинь чи дахиад ингээд сэнэлийг гээд ахаар чи надад ингээд тиймэрхүү санагцсан. Тэгээд ярилцах хэрэгтэй байна гэж бодоод тэгээ өөрөө дотроо хадгалаад илгүү чамтай ярилцъя гэж бодсон юм. Тэг чи яг ямар мэдрэмжтэй хэнийг сонирхоод байгаа юм? Минасуу ингээд байн анхаарал татаад байсан. Тэгээд хилээгүй нь ингээд энэ залуу тэр залуу гээд байгаа юм бишээ гэж тэгсэн чинь минжээ чи бүгднийг сонирхож байгаа бах те гэсэн чинь үгүй бүгднийг ч биш л дээ гэсэн чинь минжээ инээж минь гээл. Тэгэл хитгэл хүмүүс байгаа. Гэтэ ингээд би ингээд анхны сэтгэлээ те анхны захиагаа хүртэл ингээд сэнэлд өгсөн. Тэгээд анхнаасаа л гэтгсэн чинь минжээ гээл. Тэгээд та хоёрыг дотн харагдаад байсан болохоор те тийм жижигэн зүйлийн талаар хэлэх надад тийм амар байгаагүй. Тэгээд охтууд ингээд бүгдээрээ байсан болохоор тэр дунд нь ингээд хэлэх надад амар байгаагүй гэснээр минжээ ингээд тэгж их анхаарал хандуулсан байх нэ гингүүт ингээд гараа ингээд бүрэн дээр ингээд тавьчихдаг заа. Тэгээ миний асуу болохоор тойруулаад ингээд яриад байгаа юм. Анхандаа их анхаарал татаад байсан болохоор би гүн танилцъя гэсэн чи минжээ шууд сонирхолгүй яах вэ? Манай сэнэл угаасаа гоё юм чин, дэг юм чин гэж мэгэл үрий сэнэл гээд. Миний асуу тийм уугуултэй тэгээд ер нь бол ингээд уг нь ингээд романтик харилцаа үүсгэх гэж энд ирсэн мөртлөө би ингээд холжгаад байсан маань надад өөрт минь ингээд таалагдаагүй. Минжээ шууд тэгвэл одоо яг сэтгэл чи ямар вэ? Тэ? Би бол угаасаа сэнэлийг шийдцэн тэгээд одоо чинийхийг мэдмээр юм гээл тэгсэн чинь минасуу яг үндэ гуруулангаа сонирхож байгаа. Гээл хэлсэн чинь минжээ инээж минэ гээл. Тэгэхээр минасуу ингээд их өөрчлөгддөг хүн шиг харагдаж байгаа л та. Гэтэ одоо яах вэ? Энд ч л биш дээ. Минжээ энэ ч л чи штэ. Тэгээ би ч гэсэн ийм те одоогийн байгаа байдал маань ч гэсэн би. Тэгээ ийм байхад одоо яах вэ? Яаж чадахгүй штэ гээл. Сүбийн бол миний хувьд те нөгөө ялаа ярьдгаар ингээд ингээд диваажн руу явсан болохоор ингээд надад ингээд анхны хайр шиг санагддаг. Сэнэл болохоор надад ингээд анхнаасаа л хоёр хүн сонирхдаг нэг нь чи нэг нь би гэд шулуухан хэлсэн. Тийм болохоор сэнэлийн шийдвэрээс хамаарат өөрчлөгдөх байх гэж хэлдэг. Өөрийнх нь бодол хамаагүй ерөөсөө л сэнэл юу гэж хэдэн тэр үгээр нь явна гэд. Тэгсэн чинь минжээ хүртэл дахиад өөрчлөгдөх нэ. Хүн чамд сайн гэвэл чигээл чи тэр хүн сайн болох нэ гэж тэгсэн чинь минь асуу. Тий би угаасаа надад дуртай хүмүүст дуртай гэж мэгэл. Паналистууд угаасаа хэн нэгэнтэй өөртөө сайн гэвэл өмнө нь сонирхдаггүй байсан ч тэр хүн ингээд анхаарч эхлэв штэ гэж тэгсэн чинь. Гэхдээ л ингээд бидний ойлгож чадахгүй байгаа зүйл бол ингээд их сайн хүнээ олчлоо гэд хэлсэн мөртлөө өмнөх хүмүүсээ тавьж явуулж чадахгүй байгаа юм.
Ер нь ягаад Синлийг одоо хүртэл сонирхоотой тэр ингээд жагсаалтанда байгаад байгааг юусоо ойлгохгүй байна. Угны хоёрыг ингээд Диваачанд болсон болцоо нэг тийм олигтой байгаагүй штэ гэж тэгсэн чинь нөгөө хэд нь тэгэл Минжэд ялагдахгүй тулд худлаа тэгээд хэлж шүүдээ гэж мэгээ. За Минжээ хүснээ л хий. Гэтэ өнгө шийдвэрээ гаргachултээ. Минасуу сайн мэдхгүй нэ уулчлаарай гэсэн чинь Минжээ шууд яа гэж орилж мөрлөө. За Минасуу бүр хөрхи яасан айц юм уу яасан ингээл хин нэгэн шийдэд өгвөл сайн л юм. Тэгвэл би ингээд тэрүүгээр нь явмаар хин нэгэн шийдэд өгөөсөө гэж мэгээд Минжээ бүр давраал ингээд хүн шийдэд өгвөлөө өөрөө шийдэх ёстой штэ. Тэнгүүтээ бүр чи өөрөө өөрийгөө мэдэхгүй байх шиг байна. Өөрөө өөрийгөө мэдэхгүй гэж яаж хүнтэй үерх гээд байгаа. Би лав өөрийнхөө сэтгэлийг мэдж байгаа болохоор энүүгээрээ л явна. Би өөрийгөө мэддэг учраас босод залуустай ярилцах хөгжөлтөө байж магадгүй ч гэсэн Синлийг гүйцэхгүй гэдгийг би мэдж байгаа учраас. Гээл хэлсэн чинь Минасуу бүр аймаа муухай хараал те Минжээг ингээл дээрээс нь доошоо ингэж гүйлгэж харж мараал. Би өөрөө өөрийгөө мэдэхгүй байгаа юм бишээ. Бусад хүмүүс ингээд миний өөрөөр хувилбаруудыг гаргаж ирдээ. Тийм болохоор ямар хүнтэй байгаа миний тэр хувилбар надад илүү таалагдж байна. Тэрийгээ би бодоод тэгэл яг ярилцаал айгуу сонирн байжсэн чинь ингээд цанаас нь зарлал. Одоо ингээд охтуудын тоглоомны ээлж боллоо гэл тэгсэн чинь Минжээ шууд босонгуудаал одоо миний ээлж те явцгаа. Тэгэд тэр хоёр буцаад ингээд охтын өрөөлөө яваал. Минжээ болохоор шууд ороод Минасуу болохоор яг гадаан нь үлдээд амар амсгаадж ясна ингээд уйлдаг заа юу. Уйлдаг. Тэгээд дараа нь өөрөө яагаад уйлснаа тайлбарлахдаа ингээд намайг бараг ингээд бүх залуустай яваад байгаа юм шиг ингээд хэлсэн. Тэрийг нь бол яг ойлгож байна. Өөрөө яг нэг л хүнийг гэдэг байгаа болохоор гэхдээ намайг ингээд өөрөө өөрийгөө ойлгохгүй гэж хэлсэн. Би бол тэнд амар гомдсон, надтай ингээд амар хүндэтгэлгүй хандсан юм шиг мэдрэгдсэн. Үгэнд нь амар шархалсан болохоор тэрийг ингээд зүгээр өнгөрүүлэхэд амар хэцүү байсан гэдэг. Тэгэл паналистууд нь ингээд өөртөө айгүй итгэлтэй хүн болохоор хин нэгэн өөрийг нь шүмжлэхэд ингээд одоо төвчээгүй бололтой хин нэгэнд хийсэн зүйлээс нь болоод биш ингээд өөрийнх нь талаар яг ингээд чи гэд хэлсэн болохоор тэр нь ингээд илүү өвтгсөн байх гээд харин зарим паналистууд нь болохоор Минжээгийн тэгж хэлсэн нь угаасаа Минасуугийн үгнээс болсон байхаа Минасуу өөрөө ингээд хин нэг надад шийдэд өгчдөг болоосоо те би өөрөө сайн мэдэхгүй байна хин нэг шийдэд өгвөл амар байна гэж хэлсэн болохоор л Минжээ хэлсэн байхаа гэх нэг тиймэрхүү ингээд яг ингээд хоёулан ингээд өмөрсөн шинж мэнжтэй байгаадсэн заяа. Тэнгүүтээ энэ хоёр ингээд охтын тулааны өмнө ярилцлага өгж байгаа заяа. Минжээ болохоор ингээд би ингээд Минасуудэд таарахыг хүссэн. Хатны залуугаар оролтно гинэ. Хатны залуугаар оролтвол яа тийг нэг харуулад өгөх үү. Тэгсэн Минасуу болохоор би ингээд Минжээтэд хармаар байна. Яа тэгвэл би тийм амархан хүн биш шүү гэдгийг харуулахын тулд ингээд Минжээтэд хармаар байна гэж мэгээд ёо яг энэн дээр бол ингээд хинийхэн ч талд орч болохгүй байгаа хгүй. Тийм болохоор хоёуланг нь өмөрөөд хоёуланг нь шүүмжлээд явчих. За юу ч гэсэн Минжээд ер нь бол өмнөх хэдэн хоног те өмнөх хэдэн ангиудад аягүй хэцүү байсан шүү дээ. Минасуу янз бүрийн үгээр хатгаал тийг сэнэлж яах гэдэг учир нь олдохгүй. Тэрнээс болоод амар стресстэй янз бүрээр уйлж муулаад зөндөөл юм болсон. Тэглээч гисэн Минасуутэй биш яг үнэндээ сэнэлтэй ярих ёстой шүү дээ. Тэгжэл өөрийнхөө залуу гэж те өргөмжлүүд байгаа юм бол сэнэлтэй ярихгүй байсан. Гол нь тэр хоёрыг ингээд те Диваачнд гой байгаад сэнэл Минасууг ингээд те сонгоод явчихна гэж бодоод тэрэндээ ингээд стресссэн те за ядчил ингээд сэнэл ойлгохгүй юм чи Минасуу дээр очие залуу дээрээ очиод ярилцаал окей болчих байсан юмн дээр ингээд Минасуу дээр ирэнгүүтээ чи баг бүх залуучуудыг сонирхлоо те чи өстө өөрөө өөрийгөө ч мэдэхгүй байж чи одоо яаж хүнтэй үргэж байгаа гэж мэгээд тэнгууд ингээд би бол өөрийгөө мэднэ шудрах шулуун зантай хүн байж болно гэтээ хүнд чинь бас ингээд хэлэхгүй үг гэж байгаа штэ хамгийн гол нь тэр нөгөө биеийн хилэмж нь өмнөх ангиуд дээр ер нь ингээд Минасуугийн биеийн хилэмжийг л ингээд шүүмжлээд байсан шүү дээ. Минасуу Минжээг тэрвэрж гин, Минасуу Минжээгийн гарнаас судалж гин гэсэн чинь Минжээ Минасууг эрвүүг уу ёстой нэр амар тэрвэрж аваал тэгэл ингээд амар хөтлөөл ингээд гоё тотон юм шиг явсан мөртлөө дүүжин даажин дээр суухтаа ингээд өөрөө дээр нь суугаа те дээрээс нь ингээд те дээрлэхэд байгаа юм шиг чи гэснэ ингээд мөр сүрэн дээр нь гараа тавьж байвал ёо гэж орилж морлоод сэл Минжээгийн өмчлүүд авцсан өмч биш. Энэ хэд хамтдаа 7 хонжоо сайн тань амжаачгүй байгаа тэр эмэгтэй дээр ингээд те очсноо. Чи өстө өөрийгөө ч мэдтгүй амтан. Би бол өөрийгөө мэднэ. Чи бол өстө өөрийгөө ч мэдхгүй. Тийм би чи юу яаж хүнтэй ирэх гэдэг анхуй. Тэ чи юу нэх гэдэг нь өөрийгөө гинт хатнаар өргөмжлөхөл те хатны залууг булаавал яадгийг нэг харуулад үг юм уу гэж мэгээд. Үгүй ямар их эго вэ. Тэ юун хатны залуу мал юу яриад байгаа. За нөгөө талаас Минасуугийн хувьд бол Минасуу ерөөсөө л өөрийнхөө те өмнөх өдрүүдэд юу хийсэн тэрнийхээ кармаг эдэлж байгаа. Тэ өмнө нь хүмүүстэй яаж муухай харьцлаа те хүн болгон дээр очиж муулаад Минасуу ер нь өөрөө бас зүгээр байгаагүй хүн шүү дээ. Өмнөх өдрөнд ингээд сэнэл хүртэл өөрийг ингээд шүмжилсэн шүү. Тэгтэн ингээд чи ингээд бити надад заагаад те би өөрөө мэдчихээн би өөрөө хийчихээн бити надад заагаад гэж орилол.
Маргааш нь хүртэл минжээ ингээл те чүр нь яах гээд байгаа хүүхэн бэ гэж мэгэл. Минасу ядаж анханасаа тодорхой байсан бол те би сэнэлийг сонирхож байгаа. Би сонирхсан хിവэрээ шүү гэж хэлчихгүй ингээл үгүй би сэнэлийг сонирхгүй байгаа. Би найзууд болохоор шийдсэн гэснээр дараа нь ингээл би сайн мэдэхгүй байна гэж тэгснэ үгүй гэж тэгснэ ингээд сонгоод аваа явцсан байхаар. Тэгэл нэг муу залуугаас болоод хоёр охин те хоёр эмэгтэй хүн бие муухай үг шидэлцээд би бинийгээ уйлуулад байхыг харах. Үгүй ямар л хүн сайхан байв гэж те ингээд байгаагийн шалтгаан нь сэнэл юу вэ охтуудаа те нэг мод хамт 7 хоноогүй залуугаасаа болоод бүр өглөө штэ. Би уг өмнөх ангиуд дээр минжээгийн тал хийсэн. Гэтэ одоо бол бүр хинийхэн ч тал биш хоёулаа л тийм girl биш ээ. За тэгээд октын тулаа маань малгай сүүл булаадаг тэмцээн. Эхний 3 байр нь өгсөн залуугаа сонгоод диважн руу хамт явахаар болдог байхгүй юу. Энэ дээр октууд маань юусоо л алалцдаг. Тэгээ солонгос октууд ер нь энэ хэд ч айгуу тийм эмхтэлэг 0 хийсэн октууд байгаа шүү дээ. Тэгсэн чи яг үндэ 0 бишээсэн байлээ. Энэ дэр зүгээр алалцдаг заяо. Юу баг ирчүүдийн тулаанаас ч амар ширүүн. Гоин хисон 2 үзээд хисон ялна. Хисон ч арай өндөр болохоор урт гар мараа ашиглаад гоиныг бол ялцдаг. Хаян болохоор минжээтэй. Хүрээнээс нь гарвал бас хожигдох байхгүй юу. Тийм болохоор минжээ зүгээр л хаянийг жоохон цаашлуулж байгаа л хүрээнээс нь гаргаал хэлцдэг. Минасу, Ежин, Жуён 3 хамт үзэлцдэг. Хамгийн түрүүнд Ежинийга дундаа хийжээд гаргачдیں۔ Тэнгүүтээ Минасу, Жуён 2-ын тулаан тэр бүр амар заяо. Минасу ядаж яхад ингээд нуруу нилээн их гарцсан тийм топ өмссөн байсан байхгүй юу тийм бодоол. Тэгээ мөрн бүр яг ингээл унчих гал. Би бүр наанаас нь ингээд тэр мөрийг нь янзлаад өгчмөр санагдаад болдгоо. Тэгээд Жуён бол Минасугуугаасаа жажлахгүй залгисан. Ялсны дараа тэр гаргаж байгаа царай мөрөн. Тэгсэн чи Хёнжэ тэрийг нь харчаад би Жуёнд бараг илүү сайн болчлоо. Илүү дурлцлаа гэд. Тэгээд ялсан 3 маань хоорондоо үзэлцээд Минжээ 1-т ороод, Жуён 2-т ороод, Хисон 3-т ордог. Тэгээд тэмцээнээ дуусгачаад бөөндөө ингээд галтгоонд байжсэн чинь Сэнэл шууд Минасугийн урд очиж суучдаг. Минжээ тэрийг нь хараад ядчихад Минасуч нөгөө Минжээгийн дургу хүрэх гээд Сэнэлтэй хэрэгээр ингээд намайг ингээд машин юмсныг ярьдаа гэсэн чинь Сэнэл тэнийг юм шиг ингээл хаазалж маазлангууд нь би амар хойшлоо л өстө Минасу амар дөг байсан гэж мэгэл. Тэрийг нь цаанаас Минжээ хараад бүр гутраал уурлал тэгэл хоол нь хоол болохгүй. Төрүүлэл босоол цаана байжсэн чинь Сүби ирдэг аахгүй юу. Сүбийн л шууд хоёлаа ярилцъя гэл. Паналистууд за Минасуд яг хариуд харилт өгөх чинь. Тэгэл Минжээ ингээд уучлаараа төрүүлээд ингээд босоо явлаа шүү гэсэн чинь Сэнэл харангуйтаа нөгөө үедээсээ яасан зүгээр өвдсөн юм уу гэж мэгээд. Тэгээ паналистууд нь харснаа үгүй чи яагаад өөр хүмүүсээс асуугаад байгаа юм бэ? Газ өөрөө очиод асуугаач те. Тэгэл ингээд үл ойлголцол нь ингээд улам ингээд нэмэгдээл байдаг зав аюу ядаргаатай шууд л ярилцаал болчих юм дээр. Тэгээ Сэнэл уг нь цаанаас ирсэн ч гэсэн ингээд Сүбийн төрүүлж ирээд тэгэл Сэнэл ингээд завгүй байгаа мó гэж тэгсэн чинь эхлээд жоохон Сүбинтэй яриад тийгээд энийг жоохон танил үйл явдал шиг санагдахгүй байна уу? Галын тойрог дээр л ингээл Минасу Сүбийн хоёр яг ярих гэсэн чинь цаанаас Сэнэл ирэл завгүй байгаа мó. Тэр үед уг нь ингээл Сэнэлийг сонгол Сүбийн орхигдсон шүү дээ. Гэтэл энэ удаад Сэнэл сонгогдохгүйгээр Сүбийн сонгогдоод явж байгаа байхгүй юу? Гоин Игён хоёр ярилцсан. Тэгээд Игёноос чиний сэтгэл чинь ямар байна гэж асуусан чинь чамд бол би ингээд татагдгаа харин чиний сэтгэл ямар байгаа вэ гэсэн чинь Гоин шууд би сомын татагдаад байгаа гэдгээ ингээд үннээр нь хэлдэг. Дараа нь Минасу маань Сүбийн дээр очино. Ингээд би чамд ингээд хэлэх зүйл байна. Бас ингээд чамаас асуумаар зүйлүүд их байна гэл. Хоёлаа ингээд өөр хүмүүстэй ингээд яваажин руу явсан. Тэгээд би ер нь элен талангуу хэлье. Тэгээ би их зориг гаргаж хэлж байгаа шүү те. Ер нь бол миний бартам за ингээд үнэхээр их шархалсан. Би чамайг хардахын хувьд хардсан. Би чамайг ингээд дээд давхраас чинь та хоёрыг байгаа өрөөг харсан. Чамайг харж чадаагүй ч гэсэн ингээд хоёулангийнх нь өмнө нь байсан өрөө гэдгийг би мэдчихсэн. Буцах замдаа нэвсэд дэрэг дотор ингээд та хоёр бидээ ингээд эрхэлж байгааг ч хараад би харцсан. Чи мэдж байгаа ч л ингээд би чамд муухай хандсан. Намайг үнэхээр уучлаарай. Би чамд бүдүүлэг байсан. Би ингээд чамаас ихч байтал ингээд уучлаарай. Би чиний талаар их боддгоо. Гэхдээ одооноос би чамтай нэг харьцахгүй. Чи өөр охинтой танилцж байгаа. Тэгээ та хоёр үнэхээр гоё харагдчихжээ. Одоо ингээд угаасаа шийдвэр гаргахад ч гэсэн ярилцахад ч гэсэн баг цаг үлдсэн болохоор би ингээд чийсэн. Тэгээ чамд ингээд хэлхийг хүссэн юм аа гэсэн чинь Сүби ингээд хэлсэнтэй надад ингээд ойлгуулсанд баярлалаа. Би чамд ингээд магадгүй арай эрт хэлэх ёстой байж те. Би Хисонтой цагийг их өнгөрөөж байгаа. Диважин хүртэл яваад илүү дотн болсон болохоор би яг үндэ өөр босоо зүйлсд ингээд анхаарч чадахгүй. Тэгэл Минасу болохоор зөв хин нэгэн дурлсан бол түүндээ төвлөрхөн зөв. Тэгээ эргээд ботход надад ч гэсэн ингээд намайг үргэлж анхаардаг хүн байсан байна. Тэ сонхон үргэлж ингээд намайг хардаг байсан. Надад анхаарал хандуулж байгаа хүнд би ч гэсэн анхаарал хандуулах нь зөв гэж би бодсон.
Паналистууд нь ингээл Минжэгийн хэлсэн үг тодорхой хэмжээд нөлөөлсөн байж магадгүй ингээл Минасугийн өсөлтийн түүхийг үзэж байгаа юм шиг байна. Өөрөө ингээд төрүүлж ойлгоод тэгээ Сонхуныг гэж агаад мундаг авах болохоор хэдүүлээ алга ташин маш игээд гинт алга ташмашаад ашгүй Минжээ Сэнл хоёр маань ярилцсанаа. Эртгэн л зүгээр ярилцчихгүй. Тэгээл Сэнл сая Сүбинтэй юу ярьсан ингээл гэсэн чи юм ярьсан. Тэгэл өчигдөр гоё ясан уу гэсэн чинь Сэнл их юм ярьсан. Тэгээд Минасуг дог гэж бодсон ч сайн мэдэхгүй байна. Яг нөгөө Минасуудтай адилхан нөгөө мэдэхгүй байна гэдэг хариулт өгсөн болохоор Минжээ адилхан байх шүү. Надад бас эргэлзэж байгаа зүтэй гээл. Буцах замандаа ингээд нисцэд хэрэгт явж байгаа чамааг их бодсон. Хэдий би ингээд Минасугийн хажууд ингээд өөрийнхөө байж чадж байгаа ч гэсэн хамгийн жаргалтай, хамгийн тайван байгаа үе нь чиний хажууд байсан. Одоо бол би итгэлтэй байна. Надад ингээд одоо хоёр дахь сонголт гэж байхгүй. Чамд дарамтахгүйгээр шууд хэлэхэд ингээд хоёлаа ингээд хамт дахиад ингээд диважн руу явъя. Дахиж чамааг эргэлзүүлэхгүй гээл тэгсэн чинь ингээд Минжээ уйлгаал заа. Тэгээ би тэрийг нь харж бас наан уйлгаал хэдий ингээд энэ хоёрыг хоёуланг нь жоохон шүүмжлээд байгаа ч гэсэн Сэнэлийн хэлсэн үг ингээл амар ингээл тайвшруулчихж байгаа. Бүр ингээд Минжэд болдог бол ингээд үгүй чи харал та чамааг л гэж байгаа зү. Хоёрын хооронд тэгж Минасуу дээр очиж янз бүрийн үг хэлж уйлуулж ахаар зүгээр л ингээд залуу дээр очихгүй. Яг үндэ чи ууралсандаа харцсандаа л Минасуу тийм муухай зүйл хийсэн ш. Тэгээ ер нь Сэнэл ч гэсэн өчигдөр л ингээд там руу ирэхийн төгс болоод исэн байж. Эренгүүтээ шууд Минжэгээ тэрвэрж аваад чи л миний цорын ганц гээл хэлсэн бол болох юм дээр тэнийг юм шиг тэгэл галтайгаа могоон дээр хэрэгээр өөр газар сууж муусаа хэрэгээр харахгүй байж магаад Минжэгийн өмнөөс бүр гомдоод байгаа юм чин. Аанч Минжээ жоохон хэтрүүлсэн ялтчгүй. Тэгээд Минжээ би чамтай байхад ингээд хамгийн жаргалтай байдаг гэж тэгсэн чинь л би бас тийм болохоор л ингээд чиний хажууд ингээд буцаад ирлээ штэ. Яг үнэндээ түрүү ингээд чамаа ингээд Сүбинтэй ярихт чинь надад жоохон тиймхэн санагцсан. Тэгээд тэр мэдрэмж надад сонирн байсан болохоор миний мэдэрж байгаа энэ мэдрэмжээс илүүг Минжээ маань мэдэрчтэй гэж бодсон. Яа тэрийг сонсчвал би наад ингээд тайвширч байгаа юм чинь. Минжээ ойлгосонд чинь баяртай байна гэл. Дараа нь ярилцлага өгтөө. Би амар жаргалтай байсан. Тэгээ анханасаа л хүлээж байсан хариулт маань тий. Гэхдээ ингээд туулсан бүгдээ хэцүү байсан зүйлүүд маань ингээд толгой дотор ингээд орж ирээд янз бүрийн мэдрэмжүүд толилдоод хэцүү байсан. Ер нь бол ингээд хэдэн хоногийн турш ингээд зовцсон болохоор яг үндэ Сэнэлийн хэлсэн үгэнд Минжээ бол нэг тэгж тайвшраагүй. Паналистууд ингээд их зүйл тууллаа. Тэгээ юу туусныг нь мэдээд байгаа болохоор ингээд хоолоо зингэрээд байна. Нүтэл хэдүүлээ Минжээдээ бас алга ташцгаая гэснээр алга ташмашаад. Үүний дараагаар тэмцээнд ялсан охтууд маань ингээд хинтээ хамт диважн явмаар байгаагаа хэлнэ. Тэгсэн чинь Минжээ маань Сүбинийг сонгочдөг. Паналистууд нь бүр шоконд ороод Минасуу ухаан урвуу баг Минжээ галз урчлаа. Нэг чөтгөр яг энэ хоёрын хооронд үсрээд ах шиг байна. Түрүү яг ярилцж хахад Минжээ Минасуугийн мөрөн дээр нь гараа тавьсан чинь тэр үед баг ингээд Минасуугийн чөтгөр нь баг Минжээ рүү ороод Минжээг эзэмтчихлээ гэж мэгэл. Тэгээд Минжээ болохоор ягаад сонгосноо тайлбарлахдаа Сэнэл намайг хэцүү байдалд оруулсан байх болохоор баг зэрэг дургу хөрсөн. Тэгээд тийм болохоор тэр бүхнийг ингээд мартаж чадах уу гэдгээ мэдмээрсэн. Бас жаргалтай байх үедээ ч гэсэн би ингээд Сэнэлийг ботсон хിവэр байх болов гэдгийг мэдмээрсэн. Тийм болохоор би ингээд Хисоноос хүртэл асуусан гээд хамт явмаар байгаа хүний угаасаа сонгохын өмнө Хисонтой ингээд ярилцсан байлээ. Би яг ингээд Сэнэлд итгэлтэй байгаа юу гэдгийг ингээд мэдмээр байна. Тийм болохоор би ингээд Сүбинтэй ярьж болох уу гэсэн чинь угаасаа Хисон тэгдэг гэж хэлсэн байлээ. Минжээ Сүбинийг сонгосныг нь сонсчоод Минасуу Сэнэл надтай явсан нэлийн хүчтэй нөлөөлсөн байж магадгүй гэлт. Харин Сэнэл болохоор тэр хоёр хөтөлцөөд явж байгаа гэж бодохоор ингээд уур хүрээд байна. Би ингээд энд ирснээсээ хойш хэний ч гарнаас сатгаж үзээгүй байхад тэгэл тэгсэн чинь паналистууд нь болж штэ тий хардж штэ шууд нөлөөлж штэ. Тэгээ ингээл хэрэгтэй дандаа ингээл бэлэн ингээд Сэнэлийг хүлээгээ сууж гэн гэж юу байд ингээл. Би бас паналистуудтай амар санал нийлсэн. Минжээ угаасаа ингээд анханасаа л Сэнэл гээд бусад хүмүүстэйгээ нэг харьцаагүй штэ. Тийм болохоор ядаж нэг удаач болтгоо өөр хүмүүстэй явж үзээ тий. Угаасаа Сэнэл хүртэл явчаад хахад Минжээ болохгүй гэсэн юм байхгүй штэ. Ядаж жоохон ч болтгоо Сэнэлийг тий хардуулаад би тийм ингээд байнга чамааг хүлээгээд байж байгаа амархан эмэгтэй биш шүү гэдгээ мэдрүүлэх ёстой байх. Дараа нь Жуён ойлгомжтой Жижинийг сонгосон бол Хисон Сонхуныг сонгочдөг. Минасуу тэрийг нь сонсонгуудаа дэр мэр цохиж аваал ингээд Хисонд дурлчул яана мана гэж таалагдж байгаа бүх залуусыг нэг нэгээр нь булаагаад байгаа юм шиг санагдчихлаа гэж мэгээд тэгэл паналистууд нь Хисон яг ингээд Минасууд хариу барих гээл сонгочих шиг боллоо доо гэснээр өнөөдөр ер нь карма тэнцвэрж байгаа өдөр юм шиг байна. Минжээ Хисон хоёрыг хүртэх ёстой зүйлээ л авчихна гэж мэгээд паналистууд бүр яг ингээд үзэгчдтэйгээ адилхан бодолтой насан. Тэгэл Сүби ингээд нэг тал руу харж Минжээгийн бүсийг нь хийж өгвөл нөгөө тал руу харж Хисоны бүс мөсийг нь хийж өгвөл хамгийн ихний болцоо тос болох Хисон Сонхун хоёр маань Сонхун маань 98 оны, Хисон ч 3 оны гэхээр энэ хоёр 5 насны зөрүүтэй гэсэн үг. Тэгээд Хисон ингээд Канадад байдаг гэсэн. Тэгэл Милоны их сургууль сурсан гэж тэгсэн чинь Сонхун бүр тэгсэн чинь шууд ингээд Хисон англиар яриа авцсан заяа. Сонхун ч Минасууг л энэ тагаа ганц англиар ярьдаг хүн гэж бодоол ингээд чи ингээд англиар ярьдаг болохоор надад айгуу гоё тухтай байна гэдээсэн шүү дээ. Тэгсэн чи яг үндэ Хисон ч гэсэн англиар ярьдаг байж таарсан. Тэгээ англиар ярьж чаддаг нөгөө охинтой ингээд диваачнд ирсэн.
миний ингээ мэрэгжлийг тадаг сонхоо ингээл computer science уу гэсэн чинь төстэй гэхдээ information system-ээр сонхоо чи өстө гоц ухаантай юм а би ингээ танаа сургуульд орох жагаад ингээ өөр сургуульд орсоод танаа сургууль чинь бүр ингээ топ 10-таа ордсон штэ. Сонхоо болохоор math and computer science-аар төгссөн гэсэн байхгүй. Тэгэл тэр хоёр ингээл хоёулаа төстэй юм байна гэсэн чинь би бүр тэр хоёрыг харчаал ингээл ёо манай талын хүмүүс байна те гурлаа төстэй шүү гэж үгээл би хувьдаа болохоор жоохон боловсролыг эрхэмлдэг төрлийн хүн байхгүй юу. Тэгсэн чинь энэ хоёр бүр ингээл юу бүр гоц ухаанд яг үндэ сонхуун тэгэж нэг минасугийн ардаас нь гүйж мүгээл тэнд эморол тэгэж лүүсэр царайлаад байхааргүй залуу байгаа байхгүй юу. Ягаад ч юм энэ хоёр хоорондоо илүү тохирох юм шиг санагдаа явцсан зав. Минасу сүбийн хоёрыг хаяал тэр хоёрыг тэндэнтэй тэгэл яах гэдэг нь мэдэгдэхгүй тэндэ байж гэл энэ хоёр нийлүүл энэ хоёр суувал дундаас нь гарч ирсэн хүүхэд бүр зүгээр л гоц ухаантан гарна. Сонхун болохоор computer science-аар ингээд сурчаад төгсөөд Калифорниагийн Google-д AI хөгжүүлэгчээр 2 жил ажилласан байгаа. Одоо болохоор Нью-Йоркод эрсдлийн сангийн трейдер хийдэг гэж ажиллаад 3 жил болсон юм байлээ. Хувьцаа худалдаж авдаг, зардаг ажлыг хэлдэг аахгүй юу. Тэгэл Хисон тэрийг сонсч бол ёо яг миний тэ ирээдүй байна. Би яг чамшиг болохыг хүсдэг. Тэр хоёрыг нэг нь Нью-Йоркод, нэг нь Пенсильваниад байдаг. Тэгээд хоорондоо нэгэн цагийн зайтай амьдардаг. Амар ойрхон хүмүүс болж тарж байгаа аахгүй юу. Дараа нь энэ хоёр маань ингээд усан цэлэнгээ ингээд би биенийхээ хайрын хилмилийн талаар яриад тэгсэн чинь сонхун Хисоны амар өн ингээд бялуу халбагдаж өгч мөгөл. Сонхун ингээд найз залуутайгаа байн уулздаг төрлийн хүн нөө гэсэн чи Хисон ингээд би ингээд амар олон тийм холын зан үерхлүүдтэй байсан гэж тэгсэн чи тийм үү би бол өдрөө олгон уулзах дуртай гэсэн чи Хисон Нью-Йорктой ингээд амар ойрхон амьдрсэн штэ гэж мэгэл бас хөөхөн сэтгнээд байгаа. Сонхун хоёлаа эндээс гарсан ч тохирох юм байна. Би ингээд эндээс гараад бодит амьдрал дээр үерхэж чадах болов гэж бодож байсан. Тэгсэн чинь чи яг тохирох юм байна. Хисон ингээл чи ингээд минасуудыг сайн ярилцсан уу гэсэн чинь л сонхун ярилцсан л та гэхдээ тэр хүний сэтгэлийг нь сайн мэдэхгүй байна. Тэгэл сонхун ингээл би чамтай маргааш ч ярина би чамтай ингээд нөгөөдөр ч ярина гэж мэгэл уур амьсгал ер нь бол айгүй гой заяа айгүй халуухан. Харин Минжээ Сүбийн хоёрын маань болцоо. Минжээ ингээл Сүбинийг бодсноос хөгжилтөө байсан, бодсноос илүү ингээд тохироод байсан. Бүх зүйл нь тохирсон хүнтэй баг анх удаага таарч байна. Би ерөөсөө сэнгэлийг бодохгүй байна гэж мэгэл тэгсэн чинь Сүби ингээд би бол ингээд Хисоныгоо бодож байна. Сүбийн өөрийгөө бейсболоор хичээлдэг байсан гэсэн чинь Минжээ бүр амар гайхал баярлал. Би чинь гүйлний тамирчин штэ. Энэ хоёр ингээл спортын талаар тэгээ тамирчны талаар ярьж мараа. Минжээ өнөөдөр ингээд диважин ирээд бодолч өөрчлөгдсөн үү? Цаагаараа ингээд ер нь бол би чамд таалагдчих гэнэ үү гэж л асууж байгаа штэ. Тэгсэн чинь Сүбийн болохоор ингээд одоохондоо үгүй харин чи гэд асуусан чи Минжээ болохоор ингээд миний сэтгэл бол сэнхэлэг гэж байгаа. Гэхдээ надад жоохон хэцүү байна. Ягаад гэвэл би чамтай ингэж амар гоё тохирно гэж бодоагүй. Гол нь би ингээд сэнхэлт сайн ч гэсэн надад ингээд амар хэцүү байгаа. Тэгээд тэр хэцүү байгаад байгаа маань миний хувьд асуудал байна гэд ер нь бол ингээд сэнхэлт гомдсон, гомдол, уур мурна гараагүй байгаа болов уу гэж ойлгосон. Сүбийн болохоор чи айгуу чин сэтгэлтэй хүн юм байна. Ер нь ингээд ийм нөхцөл байдалд те өөр хүн таалагдчихж байгаа гэл шууд ингээд өөрчлөгдөд байвал чин сэтгэлтэй санагдахгүй. Юу гэж хэлж байгааг минь ойлгож байна уу гэж мэгээд яг нэг цагаараа те минас үг нэг муулатж байгаа юм шиг. Жуён Жижин хоёрын болцоо бол зүгээр л яг кино шиг зүгээр л амар романтик байсан. Хам мөрөн дээр тэр хоёр ингээд cruise завин дээр суугаад ингээд хоёулах на явдаг за. Жуян болохоор чи өөрийнхөө сэтгэлээ надад сайн ойлгуулдаг болохоор би шууд тэрийг чи мэдэрдэг. Тэгээ би чиний сэтгэл юусоо эргэлзэж байгаагүй болохоор би ч гэсэн чамд ингээд эргэлзүүлэхгүйгээр байлгамаар байна. Жэж юм болохоор ингээд чи их сайн хүн тас болоод зовж болохгүй шүү. Жуян болохоор би чамтай диважинд ирэхийн тулд сая октоодын тэмцээн дээр амар хичээсэн. Жэж ингээд өнөөдөр энэ жилийн хамгийн гоё өдөр байлаа. Надад ер нь энэ шинэ ангууд дээр гарч байгаа болцоог үзэхэд амар гоё байсан. Цаанаасаа нэг тийм тайвшраад яг л нэг болцооны нэвтрүүлэг гэдэг утгаар ингээд те хосуудын хооронд яаж бие хайрлаа те ямар байдлаар ингээд хайраа илэрхийлж чинь тэр мэрийг нь хараад яг нэг кино үзэж байгаа юм шиг нөгөө хүмүүстэйгээ хамт байгаа юм шиг ингээд өмнөөс нь тогтлол бүр ингээд минь өмнөх анги дээр амар стресстэйсэн бол энэ ангиуд тэр ингээд бүр тайвшраад бүр ингээд хөө үгүй энэ ч л болцооны нэвтрүүлэг штэ бүр хитрхи драма нэмэх гээд бүр хичээсэн байсан. Харин тамд болохоор Гуийн Сомын хоёр дээвэр дээр яриа сууж байсан. Ион цаанаас нь ингээд Гуиныг хайж ийн гэснээ тэнд миний хайр байна гэж мэгэл. Тэгэл яг тэр хоёрын доор очсноо Гуина хизээ надтай хөгжүүлдэг юм бэ гэл инэг дууссан. Ингээд 10 дугаар юм эхэлж байгаамаа. Ион уг нь сонхун Гуийн хоёрыг ярьж дуусахыг нэлээд удаа хүлээсэн боловч ингээд бууж ирэхгүй болохоор нь өөрөө бүр алхаж очиж байгаад ингээд гадаа хүдэн биштэй гуруулаа жоохон нөмөр газар торийгээд тэгээд тэр гурав галтогоонд очдог. Тэгэл яг хоёр залуу нь ингээд хоёр талд нь суугаад бүр яг хайрын гурвуулжин.
Тэгээ сумын айгүй ядаргаатай өөрөө тэгэж удаан ярьчаад эгионд жоохон займаага тавиал өгчихгүй бүр хажуунаас нь салахгүй ингээд гуйныг дагаал яваад идэг. За дашгүй зарим гэдэм идигээд тэгээд гуйн ингээд эгионыг сонгоод тэр хоёр ингээд зармаг идэхээр болдог. Манай хёноо бүр байхгүй. Ерөөсөө л эгион сонгуу хоёр л ингээд гуйны харнаас ингээд хоорондоо ингээд өрсөлдөөл яваад хаа. Хёноо манууд ингээд хаа нэмор суудын болоо гэсэн чинь ингээд хөвгүүдийн өрөөндөө ингээд ганцаараа сууж идэг заяа. Тэгээд гаднаас Минасу ээжэн хоёр орж ирээл Минасу ингээд оройтсон борооны ардаас цов нөмрөв гихчээр сонхууны орон дээр нь очиж хөвтөж мэвтэл Хисон төрүүлээд сонхууныг аваа авчлаа. Би уг нь ингээд сонхууны хамгийн ихний ингээд Диважинлоо хамт явсан хүн болмоор байсан. Тэгвэл нөгөө талд Диважинд сонхуун ч өстө Хисонтойгоо хамт жакузи макузид хөвтөл нэг л халуухан хоёр юм байж байгаа юм чин. Тэгэл oh my god Жэжин Жуён хоёр бүр амар гоё тэр хоёрын бүр хоорондын тэр те уур амьсгал аль үжээ нэг гэрэлцэн хосууж чиг за чи ингээд өнөөдрийн хатан шүү заа гингүүтэл жуёныг ингээд орон дээр хөвтүүлснээ өөрөө ингээд цаанаас ингээд чизкейк авчирж амлуу нь хийж өгч мөгөөл тэнгүүтээ ингээд хажууд нь хамт хөвтчихсэн ингээд гарыг нь татгаал тэгснээ бүр ингээд толгоог нь илж мэлээл би бол камер байгаагүй бол энэ хоёр аль үжээ жан болцсон байхах гэж л бодож байна. Энэ хоёр шүдэ угаах гэж босоол жуён ингээд энэ миний пажама гэж үзүүлж мүзүүлсэн чинь ингээд жээж ингээд харж ясна ингээд хүзөө мүзөөг нь илж мэлээл би бүр наанаас ингээд гуйж ийн ядаж та хоёр үнсэлцчих нэвтрүүлэг дуусгаас өмнө ганц ч болтгоо тийм үнсэлцэж байгаа хэсэг гармаар байгаа байхгүй юу. Тэгээд энэ хоёр бүр яг үнсээд авлаа. Жээж бүр яг үнсээд авлаа. Би бүр ингээд толгойг нь ингээд нийлүүлээл үнсэлцүүлчмээр санагдаад болдгоо ёо. Тэгсэн чи нөгөө Минжээ Сүбийн хоёр ч хүй гэл хамт ингээ нэг орон дээр сууж муусцсан ингээл маск энэ төр тавиал тэгэл таг согтуу хоёр юм заа. Тэгэл Минжээ анхудаа ингэж амар тохирох хүнтэйгээ ингээ байгаа. Тэгэл иймхэн л цаг байгаа нь амар муухай нэгэ бит хоёрт дахиад цаг өгөөч гэж мэгэл тэгсэн чи Сүби ингээд анхны сэтгэлдээ харьцуулахад чи ингээд игдүүдээ санагдчихээн гэж мэгэл тэнгуүтээ ингээл энэ хоёр бие бирээгөө харж мараалцаа. Тэгээ харж яснаа тасраад тэнд унтцсан. Шүн үг нь Сүби ингээд даараад сэрсэн байхгүй юу. Тэгээд ингээд хүнжил ингээд цаанаасаа гарах гэж хичээсэн ч гэсэн нөгөө зочид буудлын хүнжлөө чи бүр ингээд амар сайн чигцэн байдэн штэ. Тэгээ гаргаж чадахгүй болохоор даарсандаа ингээд Минжэгийн хажуугаар унтцсан. Тэнгүүтээ өглөө нь Сүбийн сэрснээ хоёлаа хамт унтцсан юм уу? Би энд унтцсан юм уу гэж мэгэл тэгсэн чи Минжээ ягаад хамт унтчихв гэж мэгэл уг нь тийм тэгэж амар жан болоод байсан юмч байхгүй. Зүгээр тасраад хамт хонсон ч гэсэн энийг нь яг Хисон сонсвол амар гомдхаахаа. Диважин руу явсан хэд маань буцаад ирэн. Тэгэхэд ингээд Минжээ Сүбийн хоёр ингээд хар нарны шил зүүцэн байдаг байхгүй. Тэгсэн чинь Минас харчингуудаа ингээд нар байхгүй хахад ягаад ингээд нарны шил зүүцэн бэ гэж мэгээд сэл болохоор шууд Сүбийн дээр очиод гар барьдаг заяа. Тэгээд Минжээ хартан байсаар л Минжээ рүү ерөөсө харж Минжээтэй мэндэл сэнэлдэггүй. Тэгсэн мөртлөө Хисон дээр очингуудаа амттай зүйлийг хийцэн үү гэж мэгээд сэл яах гэдэг юм ядраатай хардаад байгаа юм уурлаад байгаа юм. Өөрөөнийх өөр хүнтэй Диважин руу яваагүй юм шиг Минжээг тэгэж үйл тоомсорлож энэ төр бүр. За тэгээ энэний дараа эрчүүдийн тулаан болон олс таталтын тэмцээн Сонхун Хёнжэ хоёр үзэлцээд Хёнжэ ялна, Сүбийн Игон хоёр үзээд Игон ялна, Жэжин Сомын хоёр үзээд Сомын ялна, Сэнэл Хёно хоёр үзээд Хёно ялнаа. Энэ нь болохоор нөгөө ихний 3 байрд орсон хүн нь хүссэн эмэгтэйгээ аваад Диважин руу явах тийм тэмцээн байсан байхгүй юу? Энэ үлдсэн 4 залуугийнх нь 3 нь ингээд гуйны хойноос гүйж байгаа залуучууд. Тэгэл охтууд өстө гуйны залуучууд хоорондоо үзэлцэж гэн гэл цаана шивнэлтэл Игон Сомын хоёр үзэлцээд Игон ялна, Хёнжэ Хёно хоёр үзэлцээд Хёно ялна. Тэгээд сүүлд нь Игон Хёно хоёр гуйны төлөө үзээд харамсалтайгаар Игон ялнаа. Тэгэл тэмцээн дуусваггүй Сомын ч хожигдсон штэ. Тийм болохоор ингээл гуйн дээр очингуудаа л очоод өстө юу ч битгий яар. Хинэн ч чамааг ингээл сонгоод аваад явсан. Юу ч битгий ярмаар гээл балиар хартаа нөхөршиг тийм ааш гаргаад идэв. Тэгээд Диважин руу хамт явмаар байгаа эмэгтэйгээ зарлана. Игон ойлгомжтой гуйныг сонгодог. Тэгээ энэ болохоор заавал нөгөө хөтлөлцөөд Диважин руу хамт явах хэрэгтэй байхгүй юу. Тэгэл Хёногийн өмнө энэ хоёр ингээл яваал хөтлөлцөөл гуйн сонгогдоод гарсан чи охтууд ингээл сайн яваарай гээл. Тэгэд ялангуяа Минжээ ингээл сайн яваарай гүнжээ гээл. Ер нь гуйн Минжээ хоёр айгүй хөөрхөн найзууд юм шиг байгаа. Тэгэл Минжээ өөртөө нь гоё ханддаг охтуудтай бол гоё л хандтیں۔ Тэгэл Минаас үл дургууг нь хүргээд байдаг болохоор муухай харцдаг юм уу мэдэхгүй. Харин Хёно болохоор гуйн ингээд аль хэдийн сонгогдчихсон учраас би ингээд Диважин руу явах эрхээсээ татгалцлаа гэдэг. Тэгэл паналистууд нь бүр гайхал юу вэ ингэж болдог байсан юм уу гэл. Тэгэл бусад оролцогч нар нь хүртэл ингээл Хёног ингээл ёо ямар хүндэлмээр юм бэ ёо өстө ямар лаг юм бэ. Тэгээд Хёнжэ болохоор ойлгомжтой Жуёныг дагуулж авдаг. Нэстэг дэрэг дотор ингээд Хёнжэ Жуён хоёр
Хёноо ингээд сая ингээд эрхээсээ татгалцсан ингээд чамааг явцсан болохоор эрхээсээ татгалцсан гэсэн чинь ингээд гуйн амар бодлогошрол. Тэгээд Иён гуйн хоёрын болцоо уг нь амар гоёсэн л да тэр хоёр ингээд гоё юмнууд арай л хөвгчлөлтөө юмнууд арай л инээлтэл ер нь бол айгүй хөөрхөн байгаа. Даанч би нөгөө хэдий угаасаа одоо бүтэхгүй ч гэсэн Хёноотой ингээд нийлүүлчмээр байгаа болохоор яг ингээд гуйныг Иёнтой ингээд хамт гоё байгааг нь харахаар ингээд үнэхээр гоё байгаа л та. Гэхдээ л ингээл цаанаасаа ингээл Хёноо бодоол ингээл гуниглал. Тэгээд хамт усан парк руу орсон чинь Иён энд өмнө нь хинтээ ирж байсан бэ гэсэн чинь ингээ Соминтэй ирсэн гэсэн чинь Кэсики нөгөө л хэлдгэрээ нөгөө новшуу гэж мэгээд надаас бусад ингээд бүх залуучууд онцгүй ялангуяа Сомын Хёноо хоёр онцгүй. Тэгэл баах юм ярьж яснаа л ингээд чи надад таалагддаг маалагддаг гэл байсааны хоёр талд зогсчоод би бинийгээ харцаараа бараг идлээ. Ядж яхад ядаргаатай Иён нь ямар ч царайлгийн тэгэл гуйн та хаста царайлаг юм аа гэл нөгөөх нь болохоор чи өстө хөөх юм аа гэл камер байхгүй байсан бол энэ хоёр ч гэсэн айл үжээ би бинийг өмсөөл авцсан байгаа. Уснасаа гараад селфи энэ төр аваад гуйн болохоор би ингээд 28 29 дэд гэрэлнэ гэж боддгоо гээл тэгсэн. Иён юу вэ би 2 3 жилийн дотор тэр баяжиж чадахгүй шүү дээ. Надад ядаж доор аж 5 жил хэрэгтэй гээл тэгсэн чинь гуйн бас урдаас нь тоглол зүгээрээ би мөнгө олоход болно шүү дээ. Амар хөөрхөн байдаг аа. Тэгээд энэ хоёр юм ярьжсэн чинь гинт ингээл дараагийн ангид гэл гарцсан. За энэ хоёрын яриагаар ер нь энэ ангид ингээд дууссан юм билээ. Тэгээд дараагийн ангууд дээр юу гардаг хэсэг нь бас айгүй сонирхолтой. Дараагийн анги дээр юу гардаг вэ гэсэн чинь ингээл Синэлт хисон дээр очсон нууц шүү хүнд ч битгий хэлээрэй гэсний тэр хоёр нэг орон дээр унтсан юм шиг гэлээ гэж мэгээд угаасаа нэг орон дээр унтсан хүмүүс чинь Сүбийн Минжа хоёроос өөр хүн байхгүй шүү дээ. Хоёрыг хамт нэг орон дээр унтсныг нь мэдчихдэг юм шиг байлээ. Дараагийн үзэгдэл дээр паналистууд нь синлээ гэж мэгээд синл бас жоохон тэнэгдэж магадгүй юм шиг байгаа. Тэгэл сонхун хисон хоёр ярьж байгаа нь чи ингээд CMU-г эрдэн штэ тий чи их сургуулийнхаа бүр эрдэн байхгүй гэл дараа нь Минасу ингээд сонхунтай ярьж байгаа хгүй тэнгууд ингээд Деважент та хоёр юу ярьсан юу хийсэн би одоо ингээд чамд үнэн ч байна гэж мэгээд тэгэл ерөөсө оролцогчид эцсийн сонголтоороо хэнийг сонгосон бэ гэдэг хэсэг нь гараад паналистууд нь бүр юу вэ хин ч ингэж бодаагүй штэ гэж мэгээл ер нь бол айгүй сонирхолтой байх юм шиг лээ. Тэгээ надад яг хит хитэн таамаг байгаа. Яг нэгдүгээр ангийн трейлер хэсэг дээр гардаг нэг хэсгүүд байдэн штэ. Яг ингээ нэг залуу нэг охинтой ингээл хамт орон дээр ингээл хэвтэж мэтэл би нэг өмсөд байдаг хэсэг. Залуугийнх нь хоолой бол ойлгомжтой сонхун байгаахгүй. Хамт байгаа эмэгтэйдэг англиар ярьж марингуудаа л тэгээ fuck this place энтер гэж мэгэл тэгээ энэ газрыг хараал идэг гэж мэнгүүтээ эмэгтэйтэйгээ тэр хоёр ингээ өмсөлцөж мүсэлзээл тэрийг нь паналистууд нь хараал ингээл гайхаж майхаад байдэн штэ. Тим хэсэг одоохондоо гаргаагүй байгаа болохоор энэ хэд маань дахиад нэг удаа Division руу явах байх гэж бодоод байгаа. Тэр сонхунтай хамт нэг орон дээр байгаа эмэгтэй нь би бол Minasuke байгаа гэж бодож байна. Эсвэл яг сонхун Хисонтой байсан үед тэр хоёр орон дотор нэг жан болсон болов уу? Тэгээд яг эцсийн сонголтоор сонхун Хисоныг сонгож магадгүй болохоор тэгэж паналистууд oh my god бид нэг ийм болно гэж төсөөлөөгүй штэ гэж гайхаад байгаа юм болов. Гэтэ би тэрийг бол сонхун Минасу хоёр байх гэж бодож чинь. Тэгээд эцсийн сонголтоороо ч гэсэн энэ хоёр би нэгээ сонгох байх. Тэнгүүтээ бас нэг үзэгдэл байгаа. Синл ингээд Минжагийн палаачныхын артлыг ингээд ууж муяад янзалж өгж байгаа тийм хэсэг байгаа. Тэгээ хэний жилүүдээ ингээд үерхэд бэлэн энтер гэсэн нэг тийм хэсэг байгаа штэ. Тийм болохоор тэр хоёр маань ч гэсэн Division руу явах байхаа гэж бодож чинь. Тэгээд эцсийн сонголтоороо энэ хоёр бол ойлгомжтой би нэгээ сонгох байх. Бас нэг rumor яваад байсан байхгүй юу? Singles Inferno-д ажилдаг ингээд арын албаныхан хүн хэлсэн гээд эцсийн сонголтоороо Гуин Соми хоёр ингээд матч хийнэгээд гэтээ тэрийг олохын ч ингээд би баталгаатай их сурвалжаасан сонслоо гэд худлаа ярьчих болно шүү дээ. Яг тэр мэдээлэлд бол итгэлтгүй байх. Гэхдээ л ер нь Гуин бол Соминийг л сонгох байх гэж бодож байна. Манай Хёног угаасаа сонгохоос өнгөрсөн байх уу? Хёнжээ Жэжин хоёр бол хоёулаа Жуёныг сонгоно. Харин Жуён бол эргүүлээд Жэжинийг сонгохаа энэ ч гэсэн жоохон ойлгомжтой гэж бодож байна. Ежин бол Ионигоо сонгосоор л байхаа. Хайн ч гэсэн Жэжинийг сонгохаа. Гэтэ залуучууд нь эргүүлээд энэ хоёрыг бараг сонгохгүй байхаа. Яг энэ болохоор биднэрт яг ойлгомжтой байгаа матч штэ. Гэтэ яг паналистууд нь яг юун дээр амар тэгж шокинг хүлээж аваа те. Бүр ингээд хин ч ингэнэ гэж бодоагүй штэ гэсэн болоо. Тэр яг хэн байх боломжтой вэ? Эцсийн мөчөд Сүби Минасу хоёр би нэгээ сонгочих юм болов. Эсвэл яг Хисон ингээд те Сүби нэг өөр эмэгтэйтэй хамт оронд унтсан гэдгийг мэдэнгүүтээ шууд сонхуныг сонгочих юм болов. Тэгээд та нар юу гэж бодож байна? Та нарын хувьд хин хинтэйгээ матч хийнэ гэж бодож байна? Яг юунаас болоод тэгж паналистууд тэгж амар гайхаж хүлээж авах юм болоо? Яа хурдан дараагийн 7 хоног болоосаа бүр гялс мэдээд авчмаар байгаа байхгүй юу? Тэгэд нэвтрүүлэг маань ч гэсэн дуусж байгаа болохоор дараа 7 хоногт миний бас ингээд Singles Inferno-гийн талаар ярьж байгаа сүүлийн парт маань орно. Тийм болохоор та нар бас үргэлжлүүлээд
Ямар нэвтрүүлэг яриулмаар энэ тэр саналаа бас хэлээрэй. Би болохоор нэгэн тал Singles Inferno ярьсан юм чинь Singles Inferno бүр ихний бүлгээс нь ярьдаг ч юм уу гэж бодоод ер нь ингээд ихний бүлэг дээр сунж яг л санаж байгаа болохоос яг юу болдог үйл явдлын талаар нэг сайн санахгүй байгаа хгүй юу. Бүхэл бүтэн 4 бүлэг байгаа юм чинь тэрийг бас ихнээс нь яруул гоё юм болов гэж бодоод байгаа. Тэнгүүдээ нөгөө манай Монголын нэвтрүүлэг болох Тэнгисийн ирэг дээр 2 4 7 байна шүү дээ. Тэр нэвтрүүлгийг би өөрөө ч үзэж байгаагүй байхгүй. Тэгээд гарсан байгаа 2 сизныг нь яруул ер нь ямар тэр нэвтрүүлгийг ярихад ер нь яг гоё байх болов. Би яг үзэж байгаагүй болохоор яг ингээд Singles Inferno шиг ингээд ийм ярагдах олон зүйлтэйгүйг би яг сайн мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор та нар гоё саналаа хэлээрэй. Бас Тэнгисийн ирэг дээр 2 4 7 хоногийн ингээд шинэ бүлэгтэй 3 дугаар бүлэг нь ингээд хэрвээ гарах бол хурдан гараасай. Би яг тэрэн дээр бас амар гоё бичлэг хиймээр байгаа. Тэгээд бас гоё комент үлдээсэн хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Би бүр амар их урам зориг авч байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоногт шинэхэн бичлэгээр уулзцгаая. Bye bestie.